Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2014 онд нээлттэй хийсэн The Hunters киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдоо нэг баяртай мэдээ дуулгахад такси үйлчилгээ цаанчин шин төвшөнд гарчээ. Урдчлан таксига захиалах боломжтой TinoGo application ажил хичээлээ тарах үедээ таксига бэлэн байлгах нь ямар ч стресс байхгүй. Гол нь найдвартай, бас баталгаатай. Хурдан системээр баталгаажсан жолооч нартай. Шинчилсэн газрын зураг, байршил нь илүү наривчлалтай харагдана. Ирэх хугацаа маршрут нь бас илүү бодит. Үнэн нь урдчилж харагддаг. Байршлаа real time share хийх боломжтой. Энэ нь аюулгүй гэсэн үг. Жолооч машины мэдээлэл бүрэн харагдана. Олон улсын такси аппуудтай холбогдсон тул жуулчид хүртэл ашиглах боломжтой. Шинэ хэрэглэгч бол эхний 3 дуудлага 50% хөнгөлөлттэй. Доорх линкээр орж татаж аваад туршаад үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Эрен сурвалжилж байна. Нэр Ганнан. Шагнал 500 нян. Гэсэн зарыг нэг бүсгүй уншиж байна. Удалгүй зах дээр нөгөө бүсгүй зүсээ хувирчихсан гараад ирдэг. Тэнд нь хэсэг хүмүүс мөрийтэй тоглож байна. За мөнгө тавиарай. Мөнгөнүүд. Чи мөнгө тавихгүй мó? Би юу? Би яавал дээр вэ? Чи юу гэж бодож байна? Ганнан. Гэснээ сахлаа уулчлаа. Гинтийн бэлэг. Хөө энэ мөө өөхөн чинь гэсэн маа. Босгож ирээд. За явъя. Гэтэл тэндээс өөр ангуучд бололтой баахан хүмүүс цуглжлаа. Өөх, Жинок, удаан уулзсангүй шүү. Бидэнд хэлэхгүйгээр 1000 нянтай болчих гээл байна уу? Юу? 1000 нян гинэ? 500 биш юм уу? Чи намайг тийм жижиг гар гэж бодоо юу? Өөх, хөөрхи. Дараг чин чамайг хөлөгччихчээдэ янз нь. Бүсгүй уурлаад шууд тавиад явуулчлаа. Нөгөө ангуучд харин Ганнаныг өгөөд явуулглаа. Ганнан ой дундуур зугтаж байтал хажуунаас нь өөр бүсгүй хүрээд ирнэ. Хөөе, суу. Юу? Үхмээргүй байвал суу. Гэснээ аваад явчлаа. Харин хөөж байсан хүмүүсийг нөгөө бүсгүй саатуулна. Ганцаараа бүхэл бүтэн 2 ангуучдын бүлгийн дунд эргэлдлээ. Нэг тийм ёо шиг зэвсэгтэй байна. Тэрийг шидээд унгааж өгнө. Ангуучд ойртож чадахгүй хайгаад байна. Олгүй харин завтай бас нэг бүсгүй дөхөж байна. Ирэг дээр Ганнаныг барьсан бүсгүй ирээд. Хөөе, энд байна. Жинок харин хэсэг гүвж байснаа зүгтаачлаа. Нөгөөдөл нь араас нь хөөгөд иртэл. Хавцлын ирмэг дээр ирээд цаг харж байна. Доороос нь харин яг адилхан цаг харж байна. Тэгээд ном сумтай бүсгүй сум тавина. Жинок, за түр баяртай. Ингэснээ шууд үсэрчлээ. Яг зэрэгцэж нөгөө сум ирээд. Суманд бэхэлсэн юм далавч болоод. Заваарэ чирээд зүгтаачлаа. Агсан төвшний ангуучд bay шүү. Энэ бол манай киноны гол дөрүүд. Жинок, Хондан, Габи 3. Удалгүй манай 3 нэг нөхрийг жижигрүүлж байна. Чи хэр удаан бидний мөнгийг завших гэсэн юм аа? Өчнөө олон давтагдлаа. Габи, тэрийг болиул та. Тэр нөгөө галзуу харцаараа хараад байна штэ. Тэгвэл өгөхөөсөө өмнө мөнгө өгөө. Наадах чинь өвчтэйг мэднэ үсттэй. Тэгэхээр энэ бүдүүн манай 3-ын менежер нь бололтой. Түүнийг бүгдээрээ Будука гэж дуудацгаая. Удахгүй тэнд Жинок хүрээд ирлээ. Нөгөө 3-аас суулгаж байгаад нэг шин юм үзүүллээ. Энийг хар. Юу? Наадах чинь зүгээр л шаариг байна штэ. Тийм ээ. Энэ зүгээр л шаариг. Гэхдээ энийг энгвэл гэж шидсэн чинь тэрүүгээр өнхрөөд баахан онс тайлж байснаа. Шууд байшингийн гадна бэхэлгээ үсгэлээ. Харанхуу болчлоо штэ. Гэрлээ асаа. Гэсэн Жинок гэрл асаагаад гараад ирлээ. Гатнаас сум харуулж дайснууд дайрах үед ингээл хаачих нь. Гоё байгаа биз? Тийм байна. Манай Жинок ёстой ухаантай шүү. За, одоо буцаагаад онголго. Гарч хоолоо идэ. Онголгох механизмыг нь арай хийж амжаагүй байгаа. Хөөрхи. Тэгээд гар аргаар өрөх гэж үтсэн болдоггүй. Баларсан. Дүрс шилжиж хэсэг зэргүүд 2 хүнийг хөөж байдаг. Нөгөө 2 нуугдж байгаад нэг нь энийг заавал эзэн хаан даваачиж өгөөрэй. Гээд нэг онс шиг юм өгчөөд өөрөө гараад тулалдана. Цэргүүдтэй нилээн үзэж байтал. Тэндээс харин босс нэрэнгүүтээ шууд зоогоод унгаачлаа. Эвгүй нөхөр вэ шүү. Нүүрэн дээрээ том сорвтой байна. Түүнийг бүгдээрээ сорвт гэж дуудацгаая. Дахиад нэг байгаа. Тэрийг нь олоодох. Сорвт дарга дээр ирээд бид нэгийг нь алдчихлаа. Ямар ч үнээр хамаагүй яолоо. Тэгж байж чи миний ачийг хариулна гэдгээ мэдэж байгаа биз дээ. Энэ харин том босс нь бололтой. Дүрс шилжиж хааны 2 түшмэл ярьж байна. Өчигдөр онсыг авчирч байсан хүмүүс рүү үл мэдэгдэх хүмүүс довтолж нэгийг нь алсан байна. Гонгул амьд үлдсэн бололтой. Бид зүгээр өөрөө авчирч өгөхийг нь хүлээгээд сууж болохгүй. Гонгуг яаралтай өөдөөс нь хүн явуулж ол. Гэхдээ бид цэрэг илгээх юм бол биднийг оролцсон байна гэд мэдчихэн шүү дээ. Чи Муян гэж ангуучиг мэдхүү. Ингэж байна шүү. Тэр нь манай Будука байж түшмэл Будука дээрээ санал тавилаа. Гадаа харин манай 3 сонсоостой. Энэ хүн шилэн үзүүн дээрээ 9 тонны шивэстэй. Бид онс гэдэг ийм юм авчава. Энэ хүнийг болон онсыг олох юм бол 10,000 шагналтай. Би энэ ажлыг авч чадахгүй. Гэсэн гаднаас нь Хонда. Яагаад вэ? Их мөнгө штэ. Гүчи үнэ нэмэх гээд баг чинь. Уучлаарай. За ингээд 10,000-аараа тохирчлоо. Түшмэл гарангуудаа ороод гараад ир. Гэсэн хажуунаас нь мөдлөө. Үн цочоогоод удалгүй эднэр гонгог хайж эхэлнэ. Үйлдэл бүрийг нь хянаарай.
Мэдвөө. Мэдлээ ирхмэ. Манай гур харин зах дээр явж байна. Хондаан тэнд. Энэ борооноос уулаад угаасаа утсан маань зав арахнэ. Манай хадам ээж харах юм бол намайг муу хэлэндэ. Би танаа хадам ээжийг хашраагаад өгөө. Энэ нэг юмны ярьж байгааг намайг бэлэвсэн эмэгтэй болохыг хүсээ юу? Ингээд харсан чинь хадам ээж нь зогсож байна. Тэгээд гэртээ очиод баахан загинлаа. Хоолны жорыг нь урж хаяад. Чи хоол хийж чаддгүйгээ ийм жороор аргалцчих болно гэж бодоо юу? Манай гэр бүлийн нэр төрийг гутаач байна. Ээж маань удам сайтай хүнтэй л хүүгээ суулга гэхэд нь яагаад сонссонгүй вэ? Ээж би үнэндээ юу ч хийгээгүй байхад танаа хүү өөрөө сонгосон биш үү? Йоо муу дорд хүүхэн яаж миний өөдөөс үг хэл зүрхэлж байна? Дорд хүүхэн гинэ. Та ч өөрөө хүүхэн бидтэй. Танаа ээж ч бас хүүхэн. Танаа ээжийн ээж ч бас хүүхэн. Гэсэн чи ээж нь бараг л ухаан алдчихлаа. Яг хөөгдөх гэж байтал. Тэндээс харин Жинок хүрээдэрлээ. Сайн байна уу хадагтай? Би Хонданы найз Жинок байна. Гэснэ баахан гой өсний хавчаар өгөөд паналдаж байна. Ээж нь бөөн баяр. Ингээд чи манай бэрийг яаж таньдгийг? Хүй, чи ээжтэй хэлээгүй мө? Юу тэр өсний хавчааруудаа харуул. Юу? Тийм ээ. Өсний хавчааруудаа харуул. Ингэсэн чинь хондоо хавчаар аваад шидлээ. Нөгөөдөл нь очингуудаа нам зоогдож байна шүү. Тэгээд хэд сайхан өнхөрч үзүүллээ. Жинок, одоо танай бэрийн онцгой чадвар. Ингэснэ толгоогоор юм хагалж үзүүлнэ. Ээж нь жаахан айх маягтай. Жинок, хатагтай. Танай бэр чинь үнэхээр онцгой авьяастай байгаа биз? Би танаас гоё. Түүнийг сайн харж хандаарай гэж сөгдчлөө. Ээж нь "Гүй яалаа" гэж ингэснэ өөдөөс нь сөгдөөд. Тэгээд номондоо орчих шиг боллоо. За ингээд манай гурав ажилдаа орлоо. Тэгс нөгөө өнгөлн даллалт хийдэг нөхөр араас нь дагаж байна шүү. Даанч хоёр алхаал алдчихлаа. Манай гур араас нь гараад ирнэ. "Хөөе, чи яагаад биднийг дагаад байгаа? Чи хий." "Зя, нэгэнт баригдсан юм. Хаанаас нь эхэлдгээ бэлээ? Сөүлийн цэргийн төв гэж сонссноо. Тэндээс намайг" гэсэн Жинок. "Энэ санаа тавиарай." Ингэснэ Габиг үлдээгээд явчлаа. Нөгөөх нь үлдэнгүүтээ шууд маа. "Гүд яаж вэ?" гэсэн дахиад маа. Нөгөө залуу цээжийн тэмтэрснэ. "Тий баха, чамайг эрэгтэй хүн гэж мэдсэн юм аа. Даанч амар хүчтэй цохиод байсан. Чаавас буруу юм хэллээ дээ." Нэмээд хэмэх нүдчлээ. Дахиад биднийг дагвал өгсөн гэж мэдээрэй. Ингэснэ явахта. Сони юм да. Энийг зодсон чи нэг л өөр мэдрэмж төрөөд ах юм. Ингээд харсан чи өөдөөс нь бас харж байна шүү. Нөгөө тал тарин бүдүүкадэр нөгөө сорив түрээд ирчиж. "Өгтөд чинь хаа байна? Чамайг энэ хүнийг хайж байгаа гэж дууллаа." "Мэдгүй. Чамайг юу яриад байгааг ойлгохгүй байна." Ингээд хэлж байхдаа цаана буугаад цэнэглээд байна. Тэгснэ гял сасаагаад. "Хинтээ юу яриха бодмоор юм да." гэсэн чи чемхэд унтраачлаа. "Би ингэн гэж өстө бодсонгүй." Тэгээд бүдүүкаг нүдэж гарлаа. Сүүлийн удаа асууя. "Өгтөд чинь хаана байна?" "Тэд зах явсаа. Эмэгтэйчүүдийг мэдхгүй ш. Дандаа л зах явж байдгийг." Тэгсэн манай гурав яг зах дээр сууж байна шүү. Тэнд хондоо. "Нааша анхаар. Энэ хүнийг Гонго гэдэг. Хүзэн дээр шивэстэй. Энийг харсан хүн байна уу?" Ингэсэн тэндээс нэг хүн босоод яг гарах гэж байна. Өөдөөс нь Жинок тосоод ирлээ. "Гонго юу? Надтай хамт явна да." "Та нарыг хий явуулсан. Ким жаахун явуулсан уу? Би яасан ч явахгүй. Намайг алж байж л авчав." Гэсэн нөгөө сорвтын хүмүүс хүрээд ирлээ. Шууд Гонгог бариад "Баригдав." Гэсэн Жинок гарын мушгаад. "Чи хин бэ?" "Яй, яасан хөөрхөд царай. Чи дуу чи юм уу? Аль клубийнхээ?" Ингэсэн тэндээс хондоо ирээд. "Над нэг нүдэд чи юу гэдэг байгаа?" "Юу? Энэ хөөхнүүд чи галзуурч. Нэг нүдэд гинөө?" Ингэсэн жигээд унгачлаа. Нөгөө Гонго. "Та нар Ким жаахуны хүмүүс биш юм уу?" "Үгүй ээ. Тамгын газрын дарга гэлөө нэг хүн явуулсан юм." "Тэгээд эртгээ хэлчихгүй яасан юм бэ?" За ингээд манайхан үзэж тарлаа. Гуруула зэрэгцэж ороод 3 зэрэг жигээд нөгөөдөл нь 3 зэрэг цонх нэвтлээд гуруула унцгаалаа. Гонгоога ардаа хийж байгаад үзэж тарна. Нөгөөдөл нь арай л олуулаа юм аа. "Салж явъя. Буцаад хаана уулзъя? Эхлээд ямар ч байсан салаадах." Гэт 3 талд үзэж тарлаа. Габи дээвэрлээ өсөрж гараад буцаж дүүлээд хондоо харин дагах гэсэн чи арай болсонгүй. Тэгс нөгөө Гонго сим хийгээр нь зугтаачлаа. Ангууч харин шууд араас нь хөөчлөө. Манай Жинок нөгөөдүүлийг аргалчаад араас нь хөөгөөд иртэл Гонгог аль хэдийн алчсан байна. Ард нь харин чимээ гараад байна шүү. Нөгөө сорвт яваад байна. Эргэж хараад буудсан чинь нөгөө талаас нь гүйж байна. Яг цавцсан чи бултаад ардаас нь буудуулгачлаа. "Бөөдөл чи яах гэж Гонгог алсан? Надад царайгаа харуул." Сорвт царайгаа харуулсан чинь Жинокийн дурсамжин сэтрээд шоконд орчлоо. Хүүхэд байхад нь хамгаалж байсан хүүхэд байна. Жинок тэнд шууд сөхрөөд унцдаг. Сорвт яг алах гээд үсэрдэл. Бүдүүка харин цаанаас нь буудаад болиулчлаа. Сорвт гяс зүхтачнаа. Тэгээд нөгөө онсоо эзэндээ аваачаад өгчдөг. Тэрийг нь хайрцаг болгож байгаад гэрэл дээр тавьсан чинь газрын зураг байсан юм байна. Хаан Чин улсын газрын зургийг ингээд бэлтчихсэн гэхээр их ухаалаг байгаа биз. Бид одоо энийг Чин улсын элчид өгчгөл болно. Тэд харин хариуд нь надад чусоныг өгөх болно. Удалгүй сорвт харин буудуулсан шархаа түлэнгээ Жинокийн талаар боддог. Зэвүүн бос харин шоронд нэг хоригдөл дээр явж очлоо. 10 жил болжээ. Янда дахиад удах нь дээ. Дахиад жаахан амьд байж. Тэгэх юм бол чиний хэрэг гарах гээд байна. Гэт цааш нь Чин улсын элч ирэх хүртэл түүнд юу ч тохиолдох
ёсгүй шүү. За эзэнтэй. Гэхдээ тэр дахиад амиа хорлох гэж оролдвол яана. Түүнд охиныг нь бид барьчихсан байгаа. Хэрвээ амиа хорлвол охиныг чинь 20 он гэд хэлчих мэдвүү. Тэгвэл наадах чинь өгөж чадахгүй. Нөгөө тал харин манай гурав Будукатай уулзаж байна. Мастра, тэр үед би шоконд ороод сэжигтэй этгээдийг алдсан нь миний түмэн буруу. Намайг та шийтгсгүй. Гэхдээ эхлээд тэд яаж биднийг мэдв? Бас тэд биднийг мэдсэнийг та яаж мэдв гэдгийг хэлээч. Юу? Та биднийг барьж өгөөд бүх мөнгийг ганцаараа авах гэж байсан биш вэ? Юу яриад байгаа юм бэ? Гэт буруу хараад суучлаа. За. Надад өөр сонголт үлдсэнгөө. Ил даваад өг. Ингэж авна шүү дээ Будука. За. Би бүх учрыг нь хэлье. Энэ бол улс төрийн том хэрэг. 10 жилийн өмнө манай хунтааж чин улс руу олзны хүн болж идсэн юм. Тэгээд Старскоп гэж юмд нууц мэдээлэл шингээгээд өөрийн их оронч үзлээ илэрхийлсэн хэрэг. Гэвч энэ хэрэг амжилт олоогүй. Ойлгов уу? Юу ч ойлгоогүй. Энэ хөөхнүүд үү? Дахиад тайлбарлахаас гэсэн Жинок. Тэгэхээр Гонгу бол ханхугийн нууц мэдээллийг хаанд дамжуулахаар явсан элч байх нь байна. Тэгэхээр бид хэдийгээр элчийг алдсан ч элгимжийг нь олчих юм бол бид шагналаа авч чадах юм байна. Тэгвэл тэр нэг нүдэд болон хүмүүсийг нь олоод Старскопыг олчих юм бол болох юм байна. Тийм ээ. Боцноос нь хамаагүй ухаантай бололтой. Тэгсэн гаднаас гинэт баахан сум харуулж байна. Алуурчид бууж өг. Юу? Алуурчид гинэ? Тэд бидний Гонгуг алсан гэд утчихж. Бид биш шүү дээ. Тэр эн чинь хэн эдэхээ? Бид дууссан. Гэсэн Жинок нөгөө хамгаалтын системээ идэвхжүүлчлээ. Би гарах зам хийчихсэн. Энэ зам доогуур явсаар байгаад голоор гарч ирнэ. Янзтай. Али явъя. Байц. Бүгд алга болчих юм бол цэргүүд биднийг мөрдсөөр байна. Нэг нь үлдэж баригдах хэрэгтэй. Тийм шүү. Нэг нь үлдээ. Хэн үлдэх үү? За би эхлээд яваадах юм. Гээд хоёр нь яваад орчлоо. Тэгсэн Жинок ардаас нь орж байна. Байц. Энэ чинь зөв биш баха. Али би оръё. Үгүй ээ. Биднийг хүлээж бай. Ирж авна. Мэдв. Гээд яваад өглөө. Чаавас талархаж мэддгүү шулуумнууд. Тэгээд тэндээс төмөр өвцөмсөд гараад ирлээ. Би эрэмгийн дайчин муян байна. Харавсан чи яадаг ч гэ. Харваад би яахчгүй. Ингэснэ унаад баригдчихлаа. Шоронд орсон ч харин өөрийнх нь барьж хөрүүлсэн баахан гарууд байж байна шүү. Өөх, эм байгааг хараач. Юу? Би та нарыг таних болоо. Ингэсэн маа. Тэгээд дэлбэлтлоо. Нөгөө тал харин зөвүүн бос сорвтод. Жо юу шикийг сайн хар. Удахгүй хэрэг болно шүү. Мэдлээ эзэнтэй. Гэхдээ яагаад түүнийг одоо болтол амьд байлгаад байгаа юм бэ? Бусад элчүүд бүгд үгсэн шүү дээ. Жо юу шик чин улсын цэргийн газрын зургийг харсан байж таарна. Хэрвээ бид газрын зургийг харсан хүнийх нь хамт өгөхгүй бол Манжин хаан бидэнд итгэхгүй. Тийм болохоор л тэр амьдараа хэрэгтэй. Ингэхэд чи яагаад энэ талаар сонирхоод байдаг гэлээ? Тэр 10 жил хоригдсон болохоор гайхаад асуусан юм аа. Одоо тэгвэл гайхаа болсон уу? Манай гурав харин зөвүүн боосын гадаа ирдсэн байна. Шууд явж ороод харуулууд энэ унгаалаа. Тэгээд нууц агуулгад нь ороод нэгждэг. Нөгөө зүсээ хувиргадаг залуу харин гадаа нь ороод ирдсэн bay шүү. Тэгээд нөгөө онсоо олчлоо. Өөдөөс нь харин нэг нинжа ороод ирлээ. Хонда бид авчихсан. Ингээд гарах гэсэн чинь өөдөөс нь дахиад нэг нинжа. Юу? Чи юм бэ? Би Хонда. Чи юм бэ? Гэсэн нөгөө өнгөлн далталт хийдэг баг юм шүү. Чамд сануулсан баха. Ингээд баахан гөвлөө. Жинок харин гарахтаа яг боосны дарчлаа. Харангуйтай харин шууд шоконд орчлоо шүү. Тэгээд дурсамжаа сантал. Хаан байна. Хава манай хүн шууд сөхрөөд унчлаа. Яаж зүр хэлж байна? Барай дав гэсэн багийнх нь гараад ирлээ. Хөөе чи яач вэ? Хаваад юу? Ингээд багаар ухарч байгаад гэс зүгтаалаа. Нөгөөдөл нь дайрангууд эрсний нунгаагаад холддог. Тэгээд Жинокийг явуулаад нөгөө хоёр нь цэргүүдийг саадуулаад үлдлээ. Жинок зүгтэж явтал тэнд нь харин сорвт дагаад байв шүү. Жинок мэдээд нуугдж байгаад сорвтын араас нь гараад ирлээ. Тэгснэ. Саяных Ким Жахун байсан уу? Хэлээдх чи яах гэж Гонгуг алсан юм? Гонгуг би өөрөө алсан. Манай эзэн тэгэж тушаагаагүй. Юу? Эзэн гинэ? Тэр хизэнээс чиний эзэн болчихоо. Сахиун чи намайг мэддэг юм уу? 10 жилийн өмнө чи миний аавыг алахыг би харсан. Гэхдээ намайг аврахын тулд тэгснийг чинь мэдэж байгаа учраас би чамайг уучлсан. Гэсэн чинь эргэж хараад гарын зөөлөн буулгаснаа. Уучлж байгаад чинь баярлалаа. Гэхдээ юуг уучлаад байгааг чинь мэдэх юм алга. Гэснээ сэлмээ зоочлоо. Тэгээд онсоо аваад яваад өглөө. Энэ сорвт юу санахгүй байгаа бол тоо шүү. Нөгөө өнгөлн даллагч Жинокийг олдсон байна. Тэгээд үүрээд нөгөө хэр дээр наваад ирдэг. Хондаан хамаг чадвараа шавхаад шархыг нэмчиллээ. Нэг л болдоггүй. Манай хоёр сэхэхгүй байж магадгүй уйлаад байна. Тэнд нь харин Жинок бага насны дурсамжаа зүүдэлдэг. Бяцхан охин зарцгүүд хутга бэлэглээд. Энэ хутгаар чи хайртай бүсгүйгээ хамгаалах хэрэгтэй. Тэр нь би мэдүү? Яасан? Дургүй байгаа мó? Харин нэг өдөр зөвүүн бос хүрээд ирсэн юм байна. Онсыг авахын тулд охиныг нь ална гэж сүрдүүлж. Тэр үед харин Сахиун охиныг хамгаалахын тулд эзнийг хутгалчихж. Тэгээд охины урд очиод "Авхаа, зүгтаарай, хурдлаарай" гэд цохиулаад унчихдаг. Жинок харин Сахиуныг тэврээд уйлаад байна. Араас нь зөвүүн бос яг даалах үед цочоод сэрчлээ. За ямар ч сэрчлээ. Тэгээд энэ түүхээ найзуудаа ярьж өгдөг. Би
нэг л өдөр боломж гарах үед өшөөгөө авна гэж өөртөө амласан юм. Гэтэл би өшөө авах ёстой хүнээ хараад элдээд сугалж чадалгүй шоконд орчихсон. Тэгвэл одоо хүлээж яадаг юм бэ? Очоод хэдийн хэсэг болгоё л доо. Ингэж байна шүү. Жинокор нэлээд нухацтай бодоод байна. Өглөө нь хондоон сэрээд хажуудаа унтж байгаа Габиг энийг хараач. Бяцхан хөөхд том болж удалгүй энэ ажлыг дуусгаар их чин сайн ихч байна. Мэдүү миний бяцхан Габи. Ингэснэ хөлийн хараад юу вэ? Бяцхан дүүгийн маань хөл бүр ивэрсцэн байж штэ. Ингэтлээ ядраад байхдаа яах вэ? Ингэсэн чи Габи ирээд. Та юу хийгээд байгаа? Юу? Чи хэн бэ? Би Габи байна. Тэгвэл энэ хий. Ингэсэн нөгөө өнгөлн далдлагч. Хин хөл оролдоод байна. Хөөхи шууд зодоод явуулчлаа. Габи харин жаахан өмөрөд байна шүү. Жаахан талтай болцсон бололтой. Хондааныг явсны дараа шууд үнсчлээ. Жинок харин тамгийн газарт очихсан мэдээлэл өгч байна. За тэгвэл Гонгог хэн алсан болж байна? Кимжэ хүн алсан. Түүний хүмүүс хөөж байгаад алсныг би гэрчлэн. Учир нь би ч өөрөө тэдний элднээс болж үхэх шахсан. Энэ чинь яг баримттай зүйл биш л байна да. Тэгвэл би баримт болгож танд онсыг авчирвал та итгэх үү? Юу? Тэр тэнд байгаа хэрэг үү? Тийм ээ. Тэгвэл аваа дээр. Тэгье. Гэхдээ хідэн нөхцөлтэй. Ингэж байна шүү. Нөгөө талд Будука шоронд байж байна. Өнгөлн далдлагч ирээд. Хөөе, чамайг суллах зэрлэг гарсан. Дагаад яв. Будука гялс гарч хаалгыг хаагаад. Үгүй чи намайг дагуулж авч гараад тэргэнд суулгаад авч явж байхдаа хороох гэж байна. Ёолоо гэжтэй. Гадаа Тиногоо апар дуудсан такси билүү хүлээж байгаа. Хотлаа. Чи ямар ч такси дуудаагүй штт. Тэгээд ч такси дуудаад 5-10 минут хүлээдэг үсттэй. Тиногоо урдчил захиалж болдг юм аа. Цагаа хилээд таксига бэлэн байлгаж болдгийг. Тэгвэл замдаа чи надад халдвал яах юм аа? Тиногоо аюулгүй баталгаатай жолооч нартай. Бас айгаад уух юм бол өөрийнхөө байршлыг гэрийнхэндээ шууд шеэр хийгээд харуулж болдгийг. Хүмүүс чамайг хаана ямар машин цуугаад явж чи шууд харна. За, али хаалгаа онгоолгоо. Ингээд хамт гарцгаалаа. Манай тарин нууц агуулхаа онгоолгоод баахан зэвсэг авч байна. Тэгсэн Габи тэнд. Энэ одоо юу юм бэ? Гэт нэг хар борлоонтой бөмбөгөөрөд явчлаа. Тэгээд базж байснаа идэвхжүүлчлээ шүү. Жинок хараад. Гараад! Ингэсэн чинь агуулхан дэлб. Хөөхи. Тэсрэх бөмбөг байсан байна. За ингээд манай гурав ажилдаа гарлаа. Чусоны хили хот. Бэкрандо. Тэндэл тэр онсыг наймалцсан. Ингэж байна шүү. Ингээд хилийн бомб тод дээр манжи элчнэр усан онгоцоор ирж байна. Тэнтэн зэвүүн боссын цамхаг юм байна. Манай гурав харин усан доогуур сэлээд явж байна. Тэнд нь бас орон орны тулаанчдын тэмцээн болж байна шүү. Будука харин нөгөө өнгөлн даллагчтай хамт ирдсэн байна. Чи нурундаа юу үрчэв? Энэ зурус илгээх тагтаа. Йоо, би шонхроор явуулдаг гэж бодсон шүү дээ. Шонхор чи айрмийнхан байхгүй юу да? Манай тамгийн газрын чинь тагтаагаар л зохицуулдаг шүү дээ. Тэгээд манай хоёр хот руу орох гэтэл оруулдаггүй. Ямар хэрэгээр ирэв? Бид тулалтахаар ирсэн. Чи тулаан ч юм уу? Үгүй би юу гэж тулаан? Чи хэлээч. Би тулаанч байгаамаа. Хардаа. Хя. Манай тарин зэвүүн гарын цайзын дотор зургийг олж авах гэд үзэж байна. Тэгээд бүжигчдийн дүрсгээд гараад ирлээ. Янзын бүжгэлж байна шүү. Тэгээд нөгөө дотор зургийг нь авч явж байгаа хүн дээр очиод тойрч бүжээд голдоо хийгээд бүжиглээд байна. Нөгөөх нь хөөрөөд босоод бүжгэлж өглөө. Ардуур нь харин Будука нахилзаал гараад ирнэ шүү. Тэгээд гялс зургийг хуслаа. Окей. Тэгээд зургийг харцгаалаа. Энд хоёр нууц өрөө байна. Нэг нь 7 давхарт, нөгөөх нь хөнгөлд. Тэгээд Жинок хөнгөл рүү яваад нөгөө хоёр нь 7 давхар руу явахаар боллоо. Хондоо шатаар өксөж байтал хоёр цэрэг харчлаа. Хоош. Юу хүн бэ? Та хоёр энтхий харуулууд уу? Тэ, яасан? Гэсэн маа. Түгшүү. За ингээд унгаачлаа. Жинок харин хөнгөлд явж байна. Тэр үеэр харин нөгөө зэвүүн босс манжи илчтэй уулзаж байдаг. Таныг манай цэргийн газрын зургийг хулгайлсан хүнийг барьсан гэж сонссон. Тийм ээ. Өнөн хэрвээ та баталж чадвал бид таныг хаанд дуулгаж амсныхаа дагуу чусоныг танд өгнө. Бас миний авчирсан бууны дарыг баталгаа болгож өгнө. Тэр хүн хаан байна. Тэр үе тэр нөгөө 10 жил хоригдсон хоригдол дээр харгалзагч нь орж ирж байна. Эцэст нь нэг юм манжи хаанд чи хэрэг болсон байна. Хондоо харин нууц өрөөнд ороод авдар нээтэл дотор нь нэл эрдэнэс. Энд ингээд миний амьдрал шинээр эхлэх гэж ингэсэн цаанаас нь хүн ирж байна. Шууд далаатал. Габи байж. Хүн айлхад хайчих. Хартаа би баян болсон. Нөгөө өнгөлн даллагч харин тулаанчдын дунд зогсчиж зохицуулагч хараад өөх солонгос хүн. За чи заавал ялж их орныхоо нэрийг өргөх ёстой шүү. Мэдвэ? За нөгөө бүдүү хайчуу тэрнээс улч нэр. Манай хоёр цайзыг дээрээс нь дэлбэлэх гэд бэлдэж байна. Хондаан эрдэнсээ дэлбэлж чадахгүй гэд жаахан эсэргүүцээд байна. Тэгэд яалтчгүй төлөвлөгөөнийхөө дагуу ажиллалаа. Өнгөлн даллагч тулдах болтол солонгосчууд дэмжээд сүйдүүлж байна. Тэгсэн өрсөлдөгч нь жаахан охин гараад ирж байна шүү. Юу вэ? Наагаад үсэж энтэй үзхий бахта. Хөөш, чи юу хийж байгаа юм? Чам шиг жоохон хүүхдийн байх газар энэ биш мэдүү. Ээж авч аав байна.
тэнд. Ойл гэсэн чи маа нам иш чаавас. Тэрийг нь харин манжи илч үзээд сууж байна. Танд таалагдж байна уу? Тийм ээ. Гэхдээ би ажилдаа ороод нөгөө хүний хармаар л байна шүү. Яарах хэрэггүй. Яг одоо аваад ир. Ингээд уурлж байна. Зөвөн бос. Жоо юу шиг яагаад удаад байгаа юм бэ? Хурдлуул. Ингээд сорвтыг явууллаа. Нөгөө хоригдлыг харин гаргаад ирчихжээ. За, чи манжи илчэд өөрийнхөө мэддэг бүхнийг хэл мэдүү. Тэгвэл бид охиныг чинь өгнө. Эхлээд миний охиныг харуул. Ой, жоо юу шиг. Охиноо өгүүлэхийг хүсээ юу? Ингэсэн чи Жинок тэнд. Жоо юу шиг гинэ? Аава ингэж авна штт. Аав нөхөөгүй байсан байна. Шууд тийш явж очиод бүгдийг өвчлөө. Элдээд суглахгүй амар ууртаа гарч ирж байна. Нэг өшөглөөд явчлаа. Тэгээд очиод аава энэ үнэхээр чи мөн гэж юу? Тийм ээ аава. Таны охин Жинок байна. Ингээд аавтайгаа уулзлаа. Тэгээд элдээ суглаад бүгдийг нь дуусгах гэтэл тэндээс сорив түрээд ирчиж. Чи өөхөөгүй баг шүү. Надад амьд үлдэх шалтгаан байсан. Би чамаг яагаад ингэж өөрчлөгдсөнийг болон аавд маань юу тохиолдсныг мэдхийг хүссэн юм. Энэ хоригдол чиний аав юм уу? Чи яаж хавэ? Би мэдэхгүй. Яагаад гэвэл би чамайг танихгүй. Ингэснэ тулалдаж гарлаа. Манай Жинок хамгаалаад байгаа хэрнээ довтлдоггүй. Сорвт гайхаад. Чи яагаад довтлохгүй байгаа юм? Сорвт хэдийгээр сайн тулалддаг ч гэсэн Жинокийн зиндаанд биш болтой. Бултаад үсийн тайрчлаа. Манай нөгөө хоёр харин дээвэр дээрээс олсоор бууж байна. Хондан. Габи, чи тесрэх бөмбөгөө тавихтаа цаг hodсон биз дээ. Юу гэсэн үг вэ? Тесрэх бөмбөг хизээ дэлбэрэх вэ? Одоо дэлбэрнэ. Йоо, би чамайг ална. Ингэсэн Дэлб. Манай хоёр захын ойролцоо. Хизүүхэн газарлаа. Габи, амьд л байгаа үсттэй. Өөхөх шахлаа штэ. Тэнд харин дэлбэрэл тараад нөгөө манжи илч уурлаад яваад өглөө. Зөвүүн бос бас уурлаад. Тэр Сахион хааваад ингээд өөрөө буугаад ирлээ. Тэнд байсан харуулачаад. Эцэнтэй. Энэ үхэн өөрийгөө хоригдлын охин гэсэн. Йоо. Тэгэхээр бяцхан охин амьд үлдсэн байх нэ. Тийм ээ. Энэ олон жилийн дараа чамаас өшөөг авахаар ирлээ. За. Надад чамд зарцуулах цаг алга. Энэ эмэгтэйг алсан хүнд 1000 зоос өгнө. Хурдал хүмүүс шууд дайрцгаалаа. Боосарын сорвтер өчөөд. Чи яагаад түүнийг дуусгачих чадахгүй байгаа юм? Арай албаар ингэж байгаа юм биш үү? Үгүй эзэнтэй. Яасан? Ой санамж чинь эргээд сэрэгчгээ юу? Ингэж авна штт. Тэгэхээр сорвт ой санамж алдсан юм байна. Би чамайг ойлголоо. Нохоо хичнээн шин эзэндээ дассан байсан ч чи эзнээ хараад шин эзэн рүүгээ дайрдаг гэж үг байдаг юм. Ингэснэ мэдээгүй байхад нь шууд хутгалчлаа. Тэгснэ би чамайг зөндөө ашигласан. Одоо чи эзэндээ очиж болно гэд яваад өглөө. Тэр үед нь сорив тарин жаахан бодож байгаад дурсамжаа хайлтхан санаж байна. Жинок харин тэнд нь үзээд байна. Жаахан эвгүүтэд ирэх үед аав нь илд аваад тусаллаа. Тэгээд аавтайгаа мүр зэрэгцээд үдэж тарна. Гартаа хоёр илд барьж байгаад тэрүүгээр эргэлдэж өгөн шүү дээ. Тэр үед харин цайзан дээрээсээ нураад байна. Жинок яг хүмүүсийг унгаад гарах гэтэл сорвт босоод ирцэн байна. Түүнээс холт гэсэн чи илдээ шидэд арийнх нь үнийг унгачлаа. Тэгээд аавынх нь гавийг тайлаад эндээс хурдан гар. Чи гинти ачхав. Ярих цаг алгаа. Амьд үлдмээр байвал хурдан гар. Зөвүүн бос харин хүмүүстэйгээ онгоцон суугаад зүгтэх гэж байна. Манай гурав яг гарах гэтэл сорвтын хутх нь байдаггүй. Гяс эргэж хараад хутгаа аваад явтал шатан цөмрөөд унчлаа. Жинок харин нөгөө ёогоороо бариад авлаа. Сорвт намайг өөрийгөө авар гэсэн тавих шинж алга. Тавич сонс. Чи намайг мэддэгч бай. Би чамайг мэдэхгүй. Би зөвхөн бүдэг бадгхан санаж байна. Би харин их тод санаж байна. Нүдрүү чинь хараад бүх дурсамжаа харж байна. Гэсэн чи сорвтэнд хутга бэлгэнд авч байснаа сандаг. Тэгснээ шууд хутгаараа олсоо тастаад доош унчлаа. Зөвүүн босс яг явах гэж байтал манай гурав тэндээс гараад ирнэ. Моо шулам амьд үлдчихчээ. Тэгээд усан онгоцтойгоо шууд зугтах гэж байна. Жинокер нь тэнд байсан өндөр цамхаг дээр авираад нөгөө хоёр нь цамхагийг нь эргүүлж байгаад усан онгоц руу гарах гэж байна. Зөвүүн босс тэд нар харав тэгсэн шууд харуулж байна. Манай хэд эвгүүтлээ. Жинок бас нэг оногчлоо. Ямар нэг юм хийгээч гэсэн тэндээс Габи ном сумаа үрээд гараад ирлээ. Тэгээд баахан харвачтай эсрэг ганцаараа сум тавьж гарлаа. Будука хондоо хоёр харин симхигээр нь гялс цамхгаа эргүүлдэг. Нөгөөдөл нь харин их буугаар буудаад унлаа шүү. Яг балардгийн даваан дээр Жинок үсрээд онгоцсон дээр нь гараад ирлээ. Замдаа нөгөө ёогоороо хогдож дүүлээд цэргүүдийг ёстой гүү ийцэн шүү дээ. Хүлэн шүргэх төдийдөл нөгөөдөл нь нисээд байна. Тэгээд дүүлж унгаасаар байгаад ганцхан босстой нь үлдчихлээ. Араас нь нэг нөхөр гараад иртэл Габи тэндээс харваад унгаачин. Баярлалаа Габи. Чи юм уу? Дорд хүүхэн. Яаж намайг ингэсэн маа. Тэгээд хэсэг нүдэж байснаа. Эргээд явах гэж байна. Ардаас нь яг дайрах гэтэл эргэж хараад гарлуунд буудчихлаа. Тэгснэ. Чи охиныг нь барьцаалж, аавыг нь сүрдүүлж, хорж, улсынхаа эсрэг нүгэл үйлдсэн. Ингэсэн нөгөөх нь намайг өршөө. Ингээд уйлж байснаа. Гялс бууг наваад. Яан гинэ. Ингээд буудсан чи сум байдаггүй шүү. Жинок зодож байхдаа өврөөс нөгөө онсоо авчихсан юм байна. Энийг би зохих ёсны эзэнт нь хүргэж өгнө. Ингэснэ үсрээд яваад өглөө. Зөвүүн босс өөрийг нь алсангүй гэж гайхаад бөөм баяр. Тэгээд харсан чинь тэнд нь харин нэг хар порлон бөмбөг байж шүү. Энэ юу вэ? Гэт бадсан чинь
онгоцтойгоо дэлб. За ингээд манайхан яллаа. Бүх юм болоод өнгөрсөний дараа нөгөө өнгөлн далдлагч дарагдаа мэдээ хүрэх гэтэл тагтаа нь аль хэдийн үгдсэн байна. Хиймэл амьсгаа хийгээд ч нэмэр алгаа. Ингээд манай гурав хааны өмнө зогсцголоо. Эх орноо урагчтаас хамгаалсан эх үүсэд чинь талархан жоо юу шиг таныг хамгаалтын сайд болголоо. Харин муу ёон таныг мөрдөн байцаа халбаны дарга болголоо. Тэр үе тарин дүр сугарч манай жинуг тохироогоо юу гэж хийснийг харуулдаг. Хонганы гэр бүлийн өрийг цайруулад Габиг цэргийн тулааны урлагийн багш болгоно гэд тохирсон юм байна. Ингээд бүгд тушаал дэвсгэгээд гарч ирлээ. Тэгсэн шууд шин даалгавар ирж байна шүү. Чиг гэж хүнийг барих юм байна. Манай гурав хайрцаг дотор нуугдж байгаад яг барих гээд гараад иртэл отолт байж байна. Би та нарыг эрнэ гэж мэдэж байсан. Ямар уу? Гэсэн тэндээс нэг төмөр хүн. Ой новчнуудаа муяа нэрлээ гэд анхаарал сарниулж байна. Нөгөөдүүл нь гайхаад байж байтал манай гурав нөгөө өнгөлн даллагчтайгаа дөрүүлээ ардаас нь дайраад кино манд дуслаа. Киночд байлаа.